За сайн манайхаа. За Instagram дээр одны skincare гэдэг миний энэ хаяг байдаг. Маш богино хугацаанд одоогийн байдлаар 17,400 дагагчтай болсон байна. За тэгээ маш их баярлалаа дэмждэг бүх хүмүүстээ. Оддын skincare гэдэг энэ хаяг дээр би минут 30 секундын маш богино ингээд алдартай хүмүүсийн тухай ингээд бичлүүдийг мэдээллийг бол хүргэдэг байгаа. Тэгэл яг өнөөдрийн мэдээлэл болохоор энэ минут 30 секундэд арай багтахгүй, reel болоход арай дутагдaltaй санагдаад учраас YouTube-ээр одоо бичлэг болгоод хүргэе. Илүү дэлгэрэнгүй ингэж тайлбарлсан бичлэг оруулъя гэж бодоод бичлэг хийчихэж байгаа шүү. За одоо бүгдээрээ олон юм ярихгүй шууд ярианыхаа сэдвэргээр та нар мэдж байгаа Hybe Entertainment гэж байдаг те. Hybe Entertainment-ийн одоо охин компани болох Adore гээд захирал нь Min Hee-ji гээд бүсгүй байдаг. Өмнө нь болохоор SM Entertainment байсан. Маш олон одоо алдартай солонгосын K-pop алтартнуудыг гаргаж ирсэн. Одоо концерт дээр нь ажиллаж исэн юм мундаг эмэгтэй байдаг байхгүй. За New Jeans гээд хамтлагийг одоо продюсерлаад бие дааж гаргасан юм мундаг бүсгүй байгаа. За тэгээ энэ бүсгүй болохоор сая 2 хоногийн өмнө хэвлэлийн баг хурал хийсэн. Маш бүр сенсацтай, бүр уйлаантай. Instagram руу орохоор дандаа энэ бүсгүйн одоо reel бичлэгүүд бол маш их гарч ирж байгаа. За тэгээ яг юу болсон бэ? Яагаад ийм асуудал болсон бэ гэхээр Adore-ийн 80% нь болохоор Hybe-ийн эзэмшдэг. За Min Hee-жин хичнээн захирлан ч гэсэн 18%, ердөө 18% нь эзэмшдэг учраас бүрэн дүүрэн эзэмшдэг болохын тулд Hybe Entertainment нууцаар бусад хөрөнгө оруулагчдад Hybe-тай холбоотой мэдээллүүдийг ингээд нууц материалуудыг ингээд задлсан гэж байгаа байхгүй. За хэрэг энэ ингээд үнэн байх юм бол Min Hee-жинийг суудлаас нь огцрохыг ингээд шаардж байгаа. Асуудал бол яг ингэж эхэлсэн. За тэгээ цааш нь өргөжлүүлье. Яг энэхүү мэдээлэл цацгсны дараа Min Hee-жин өөрөө тайлбар өгсөн байна. За Hybe-тай үүсэж байгаа энэ маргаан нь болохоор юунаас болсон бэ гэхээр Hybe-ийн доор байдаг охин компаниудын хоорондын хулгайн асуудлаас болсон гэж байна. За яг ингэ дэлгэрүүлж тайлбарлах юм бол Adore гэдэг энэ агентлаг байгаа тийм үү. Яг тэрнээс гадна Belift гэдэг энэ агентлаг буюу энэ компани доор дөнгөж сайхан дебютээ хийгээд удаагүй байгаа Ivelit гэдэг хамтлаг нь New Jeans-ээс хуулбарлсан, тэгээ дуурайсан тийм асуудлууд гарсан юм байна. Adore-ийн Belift гэдэг энэ компани руу одоо мэдээлэл хүргүүлсэн юм байна. А гэвч одоо Belift-ийн зүгээс хариу өгдөл ерөөсөө үзүүлээгүй, ерөөсөө хариу өгөөгүй. За тийм учраас гинт нөгөө Hybe-ийн Adore руу шалгалт явуулсан. Одоо шалгалт хийгээд энэ ямар асуудал үүссэн гэдэг. Тэгээ энэ Adore-ийн гүйцэтгэх захирал буюу одоо Min Hee-жинийг огцруулах албан тушаалаас нь буулгах үйл ажиллагаа явуулж шүү дээ. Ерөнхийдөө юм шалгалт явуулж байна гэдэг нь. Манайхаа би энэ Hybe Entertainment-ийн нэрийг бас буруу дуудаж магадгүй шүү. Эсвэл HYBE гэж унших юм уу? Тэгтээ яг би Hybe гэж уншиж тий. Dispatch гэж солонгосын маш алдартай сэтгүүл байдаг шүү дээ. Тэндээс яг ийм мэдээлэл гаргасан байна л да. Min Hee-жин болон Hybe-ийн асуудалтай холбогдлолтой нэмэлт ингээ мэдээллүүдийг цацлаа. За тэгээ Min Hee-жин бол айл эртнээс л одоо Adore-ыг Hybe-аас одоо тусгаарлах төлөвлөгөө боловсруулж байсан юм байна. Болж л өгвөл Hybe-аас ингээ хол байлгахыг хүсэж байсан юм байна л да. Hybe-аас болохоор нууцаар хөрөнгө оруулагчтай ингээд уулзаад Hybe-ийн эзэмшдэг Adore-ийн одоо хувьцааг заруулахыг ингэж оролддог байсан юм байна. Тэгээ Min Hee-жиний хувьд болохоор Hybe-ийн уран бүтээлчдийн хувийн мэдээллийг ингээд задруулж, уран бүтээлчдийн эцэг эхэд ч гэсэн Hybe-ыг муу entertainment хэмээн муухайгаар ойлгуулдаг байсан юм байна. За тэгэнгүүтээ Min Hee-жин болохоор өөрийн эрх мэдлээ ашиглаж, өөрөөсөө доод албан тушаалтай ажилчдыг дээрлэгдэх байсан юм байна. Hybe Entertainment-ийн болохоор Min Hee-жинийг гэрээ зөрчсөн гэх нотлох баримтуудыг аль хэдийн ингээд цуглуулсан. За тэгээ түүний эсрэг ингээд ашиглаж гинсэн шүү дээ. Тэгээ Min Hee-жинийг огцрохгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэсэн юм байна. За Min Hee-жиний хариуцдаг энэ Adore гэдэг компаниг Hybe Entertainment-ийн ерөөсөө дээрлэгдэг байсан. Hybe-ийн ерөөсөө энэ Adore-ыг тоодоггүй байсан гэх дүр төрхийг олон нийтэд ингээд харуулахыг тулд худал мэдээлэл ингээд цацдаг байсан юм байна л да. За бас нэг юм мэдээлэл. За Min Hee-жин болохоор Hybe Entertainment-аас гарсан хамтлагууд байгаа шүү дээ. Ингээд шинээр хамтлагууд байгаа. За энэ хамтлагууд болохоор бүгд New Jeans-ийн маань ингээд дуурайсан. Одоо Hybe Entertainment-ийн хамаг бүдүүн захирал буюу одоо Ban Shi-hyuk болохоор намайг дуурайдаг байсан гэж одоо Min Hee хэлж байгаа байхгүй. Намайг дуурайж BTS хамтлагийг гаргаж бүтээж байсан гэсэн ийм яриаг болохоор ингээд явган яриа болгож хүмүүст ингээд ярьдаг байсан юм. Тэгэхээр ер нь бол өөрийгөө дээш нь шийдээд бусдыг ингээд доош нь хийдэг байсан юм байна л да. За одоо би та нарт их сони юм ярьж байгаа заяа. За аудитын багаас шалгалт хийгээд одоо Min Hee-жиний ажлын компьютер дээрээс юм 5 төлөвлөгөө гэдэг юм гарчигтай бичвэрийг олсон юм байна заяа. За тэгээ энэ бичвэр дээр болохоор нэгт нь Hybe-аас албан ёсоор цухтах, хоёрт нь Hybe-ыг бидэнд хүрч чадхааргүй болгох. За гуравт нь бол юм бичээг байгаа. За яг ийм бичвэрийг бол олсон байна. Гэхдээ үнэн худлыг яа сайн мэдгүй нь ямар ч тач Min Hee-жиний компьютер дээрээс энийг бол олсон гэж байна шүү. За түрүүн байсан шүү дээ. Adore компаниас Belift гэдэг компани руу New Jeans-ийг Ivelit хамтлаг дуурайгаад байна гэсэн мэдээлэл хүргүүлсэн. Тэгээ ерөөсөө хариу өгөөгүй гэж ярьсан шүү дээ. Гэтэл хариу бол өгсөн юм байна. 6 хуудас буюу хариу тайлбар мэйлээр бүр илгээж Min Hee-жи гэсэн түүнийг ингээд хүлээж авсан гэсэн тийм бүртгэгдсэн юм байна. Тэгэхээр Min Hee-жи бол өөрөө худлаа яриад яваад байна гэсэн үг байхгүй юу? Яг мөн дээрээс ингээд харах юм бол
За New Jeans хамтлагийг Ivy League хамтлагийнхан дуурайсан гэж байгаа штэ. За энэ дээр болохоор би өөрийнхөө үзэл бодлыг хуваалцъя. Яг үнийг хэлэхэд бол энэ үнэн гэж би бодож байна. New Jeans хамтлагийн концепт болон стил, имиж, за бүжгийн маш олон хөдөлгөөнүүдийг бол яалтчгүй Ivy League хамтлагийнхан бүр дуурайсан байлээ. Та нар миний Instagram дээр харьцуулсан бичлэгийг бас үзээрэй, би маш богинохон 10 секундын бичлэг оруулсан байгаа. Ер нь бол би Ivy League хамтлагийг бол анх клипийг харчаад хүү энэ ч одоо New Jeans хамтлагтай ямар адилхан бэ гэж би шууд бодчихсон байхгүй. Судлаад ингээд бичлэгийг яг бүрэн үзсэн чинь яалч бүр үнэхээр адилхан байлээ. Мин Хэжийн Адорыг өөрийн бүрэн эзэмшилд авахын тулд хайбад мэдэгдэл дамжуулсан. Энэ хоёр хоорондоо ингээд чимээгүйхэн болох гээд байжсэн чинь New Jeans-ийн концептыг бүр ингээд дуурайцсан байсан учраас Мин Хэжид маш хүн тусаад тэгээ энэ асуудал бүр ингээд дамжираад чимээгүйхэн биш бүр олон нийт бүгд мэддэг болцсон юм байна. Тэгээ Мин Хэжийн болон түүний хоёр туслахын хооронд одоо групп чатанд хоорондоо ингээд ярьсан яриа байсан юм байна л да. Одоо voice message-үүд тэрэн дээр болохоор ингээд Адорыг 100% эзэмших талаар ингээд яаж хайбын нэр хүндээ унгаах талаар ингээд бүр процессуудыг бүгдийг ингээд ярьсан байсан. Тэгээ энийг болохоор яг одоогоор Hype Entertainment-ийн бүгдийг ингээд баримтжуулсан. Хуулийн дагуу л одоо арга хэмжээгээл авах гэж байгаа юм байна. Олон нийтийн сүлжээд бол энэхүү мэдээлүүд явж байсан. Сүүлдээ болохоор Мин Хэжин албан ёсоор өөрөө хэвлийн баг хурал зарласан байгаа. За хэвлийн баг хурал дээр бол маш ноцтой мэдээллүүд бол олон дийлэгдсэн. Тэгэхээр Мин Хэжин болохоор энэ бүх цаг хугацаанд эмэгтэй бөөгөөс бүх одоо зөвлөгөөгөө авдаг гэсэн юм байна. За яаж одоо компани өөрийн болох уу? Яаж удирдах уу гэл одоо бүх зүйлсийг одоо Kakao Talk буюу Солонгосын юм сошиал юу гэдэг штэ. Тэрнгээр ингээд харьцдаг байсан юм байна. За ямар сандаа тэрэн дээр ингэж бичсэн байхгүй Мин Хэжин BTS цэрэгт явсан дээрүү гэсэн чинь эмэгтэй бөөн юу гэж хэлсэн бэхээр явах хэрэгтэй. Ямар алтан медаль авсан биш гэж байгаа байхгүй. За тэнгууд хариуд нь Мин Хэжин юу гэсэн бэхээр тийм ээ BTS цэрэгт явчих бол надад л ашигтай. Та тэднийг явуулаад өгөөрэй гэсэн байгаа байхгүй. За тэнгууд бөө юу гэсэн бэхээр тэгнэ явуулах болноо. Шулмын зан үйл хийх үү гэсэн байгаа. Тэнгүүд Мин Хэжин юу гэсэн бэхээр BTS байхгүй болчихвол надад л зүгээр гэ. За энийг ингээд тайлбарлах юм бол за мэдээж BTS хамтлаг бол Hype Entertainment-ийн хамгийн гол цөм те хамаг ашиг орлогыг олдог маш том хамтлаг, дэлхийн хамтлаг тийм үү. Гэтэл яг дэлхийн энэ хамтлаг цэрэгт явчвал тэр завсраар нь New Jeans хамтлагаа гаргаад амжилтанд хүрэх гэдэг байхгүй. Тэгвэл BTS байгаад юм бол хамаг орон зайг нь эзэлчээд байна шүү дээ. Нэг ёсондоо бол Мин Хэжин аль болох BTS хамтлагийг та цэрэгт явуулаад өгөөрэй. Шулмын зан үйл хийгээл BTS хамтлагийг явуулахын гинэ. Instagram дээр нэг юм бичлэг яваад байсан л да. Мин Хэжин ингээд ярианыхаа дундуур хараалын үг хэлээд байсан. Хажууднаас яг өөрөх нь өмгөөлөгч нь шууд зогсоогоод та өөрийгөө контролтороо гэдэг хэлжээ. За энэ хэвлийн баг хурал дээр Мин Хэжиний гаргаж байгаа зан авирыг харах юм бол нэлээд бухимдалтай. Ямар сандаа өмгөөлөгч нь та энийг ярьж болохгүй гүнгүүт нь шууд Мин Хэжин уурлаад үгүй би энийг ярина гэлбэр. Ерөөсөө тэгээ сүүлдээ ингээд хэвлийн баг хурлынхаа төгсгөлд бүр маш их уйлаад тэгээд бүр хэвлийнхэн бүр зургийг зараад 저 죄송한데 저희가 지금 30초 포토타임 드릴 테니까 찍고 카메라 좀 부탁드리겠습니다. 아니면 저희 진행 За тэгээ нэг сэтгүүлч асуусан юм байна. Хэрэг явдлын дараа Hybe-ийн том ерөнхийлөгч Ван Шинхёг өөртөө чинь уулзъя гэсэн үү гэсэн чинь Мин Хэжин үгүй. За тэгвэл та уулзъя гэж хэлсэн үү гэсэн чинь үгүй. Ингэж хэлж байгаа дуучлаарай. Гэхдээ гэрэлсэн хосуу салахынхаа өмнө нэгнийгээ царайг харахыг хүсдэггүйтэй адилхан би Ван Шинхёг захиралтай уулзахыг хүсэхгүй байна. Бид хоёрын харилцаа Le Sserafim гэдэг хамтлагаас болж одоо улам ууцсан гэж байгаа юм. Энэ дээрээс харах юм бол шүү дээ энэ асуудал зөвхөн New Jeans Ivy League хамтлагаас гадна Le Sserafim гэдэг хамтлагтай бас холбоотой байна. Le Sserafim хамтлаг нь болохоор бас Hybe-аас гарсан хамтлаг. New Jeans Le Sserafim хамтлаг хоёр болохоор маш ойрхон дебют хийсэн хамтлаг байхгүй юу? За Le Sserafim гэдэг хамтлаг нь болохоор зарим хүмүүс мэдгүй байж магадгүй саяхан болж өнгөрсөн Coachella фестивалд оролцсон Солонгос охтын хамтлаг одоо нэлээд шууган дэгдэгээд амьдар дуулж чадахгүй байгаадсан хамтлаг ч Le Sserafim гэдэг хамтлаг байхгүй. New Jeans-ийг бүх зүйлийг Ivy League хамтлагийнхан дуурайсан гэд хэлсний дараа төд бодлогын Ivy League хамтлагийн бүтээлч захирал нь өөрийнхөө Instagram дээр энэ дунд туруу гаргасан стори оруулсан юм байна. Ерөнхийдөө бол Мин Хэжид зориулсан л стори л доо. За тэгээд ийм асуудлууд бол үүссэн. За түүнээс гадна өнөөдөр буюу 4 сарын 27 New Jeans хамтлагийн эргэн эргэлтээ хийж шинэ уран бүтээлээ цацсан байгаа. Та нар шинэ клипийг нас үзсэн баг. Яг ийм болж байгаа үйл явдлыг дарах үүднээс New Jeans хамтлагийн бас нэг шинэ уран бүтээлээрээ өргөн барив уу гэж би бас бодоод байгаа. 5 сар болон 6 сард дабл синглээр буцан эргэн эргэлтээ хийж байгаа юм байна.
За тэгээ хайбын зүгээс юу ч хэлсэн бэ гэхээр New Jeans-тэй холбоотой New Jeans-ийн эрх ашиг зөрчсөн ямар нэгэн зүйл нийтэлсэн. За бичсэн хүмүүст хуулийн арга хэмжээ хариуцлага хүлээлгэх болно гэж хайбын зүгээс бол мэдээлэл гаргасан байдаг. За тэгээ та нар маань энэ асуудлын талаар бас юу гэж бодож байгаа бас комент хэсгээр бичээрэй. Минь хээжиний зөв үү эсвэл хайбын зөв үү? Зөвхөн энэ хоёрын хоорондох биш. Түүнээс гадна I-Valley хамтлаг, BTS, Les Seraphim гэдэг хамтлагууд бас энд өртөж байгаа. За дээрэс нь надад бас их сонир санагдсан. BTS хамтлагийг яагаад энэ дунд бас оруулж байгаа нь бас их сонир санагдлаа. Бөөгөөс асуусан ч гэнэ нэг сонь юм бас. Нэг сонирл байна. Уг нь би New Jeans хамтлагт бол дуртай. Минь хээжинийг бас үнэлдэг. Яг л минь хээж маш гоё дуран сэтгэмжтэй, маш гоё бүтээлч захирал. Яг ийм гоё нэр хүндийг одоо ингээ унахчаар бас хэцүү юм да тий. Та нар бас юу гэж бодож байна? Сэтгэлээ бас комментээр бичээрэй.